эрхэм генерал. Бригадын генерал, техникийн ухааны доктор профессор Дондвин Ганбаатар. Сүлдэт багны дэргэдэх ширхэгийн чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл их хором минь бий. Сая ардын итгэл багтсан сүхийн энэ талбайгаас тэртээ хилийн баг нь хүртэл энхри нутаг минь бий. Монгол улсын 135 хилийн цэргийн 16 дахь генерал Дондвин Ганбаатар төрсөн нутаг төрлөх отряданд зорж хилийнхэн сүлдэт баганд ёсолж хүндэтгэл үзүүлж байгаа нэ. Тэрээр эх орныхоо дархан хилийн манаанд 40 гаруй жил үүрэг гүйцэтгэж байна. Генерал Султан Монгол улсынхаа оршин тогтнох их хэргийг нэгтгэн зангидах их үүрэгтэн билээ. За би Сүхбаатар аймгийн Баянлэгэр суманд төрсөн. Багада авал хөдөө мал дээр сумын сургуульд анхны 8 жилийг төгсгөж байлаа. 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуульд шууд хуваарлагдаж ирж байлаа. Багшийн сургуулийг 1973 онд төгсөөд тэгээд Дорноговт хуваарлагдаад. За Дорноговт багангийн багшаар ажиллаж байтал цэрэг татлаг болоод 1974 онд цэргийн алуунаа татагдсан ирж. За тэгэл тэндээс хэлээд л одоо амьдрал маань хилийн цэрэгтэй холбогдсон юм төгтөө юм да. Бригадын генерал Ганбаатар Зөвлөлт холбоот улсын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн ард тал тээврийн академиг төгсөж ирээд хилийн салбарынгуудаар ажиллаж байгаад 1990 онд хилийн цэргийг удирдах газарт чиглэлийн ахлах офицероор томилогдож байжээ. Цаашлаад алб хилцээний дарга болж 1998, 2000-аас 2008 онд хилийн цэргийг удирдах газрын ард тал инженер техникийн газрын даргаар дэвшин ажилласан түүхтэй. Түүний ард тал инженер техникийн газрын даргаар ажилласан он жилүүд бол Монгол улс шин нийгэм зах зээл шилжсэн эгзэгтэй үе байлаа. Тиймээс улсын хил хамгаалтын хангалт үйлчилгээг зах зээлийн шин нийгэм зохицуулан зохион байгуулах 3 томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллажээ. Ард тал техникийн хангалтыг одоо бие бүрэлдэхүүнээр хүргэхийн тулд нэгдүгээр төл нөөцөө бүрдүүлж бие бүрэлдэхүүнд хангалтаа хүргэх үйл ажиллагаа. Ард тал техникийн хангалтын нөөцийг бүрдүүлээд улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа хилийн застав харуулж ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд хангалтаа хүргэх нэн тэргүүний одоо зорилт байсан юм. За үүний тулд бол улсын хил хамгаалах байгууллагын удирдлагаас хэрэгжүүлж ажиллаж байсан үндсэн бодлогын чанартай арга хэмжээ тухайлбал хилд ажиллаж байгаа офицер ахлагч нарыг хүнсний нормтой болгох, хилийн одоо нэмэгдэл олгох, 5 жилийн урамшууллыг олгох, хилийн застав салбаруудад ажиллаж байгаа офицер ахлагч нарын албан тушаалын зэрэглэлийг ахиулах, цолны одоо мөнгийг олгох, арга гэрийн хүмүүсүүдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж явуулснаар энэ хүмүүсүүдийн амьдралын баталгаа, нийгмийн баталгаа бол нэлээд дээшилж ажилд амьдрах нөхцөл боломж бүрдэж ирсэн. Улсын хилд ажиллах залуучуудын итвэх залуучуудын тоо бол эрс нэмэгдсэн. 2008 онд улсын хилийн хамгаалтын түүх гэсэн 3 бодном гарсан. Энэ номын 3 дугаар ботон дээр нь 337 дугаар хуудсанд 2008 онд улсын хил дээр албан үүрэг гүйцэтгэж байгаа офицер ахлагч нарын авч байгаа урамшууллыг 1999 онтой харьцуулахад 3-аас 4 дахин нэмэгдсэн байлаа гэсэн ийм тоон үзүүлэлтийг бичсэн байгаа. За өнөөс үзэхэд бол хилд албан хааж байгаа албан хаагчдынхаа амьдралыг дээшлүүлэх, ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд хил хамгаалах байгууллагаас авч явуулсан арга хэмжээнүүд бол одоо үр дүнтэй арга хэмжээ болж үр дүнгээ өгсөн юм а гэдгийг энэ тоо баримт харуулах уу гэж ингэж бодож байна. Улсын хил хамгаалтын материал техникийн хангалтыг шин нийгэмд нийцүүлэн зохион байгуулахын тулд авч хэрэгжүүлсэн 2 дахь том зорилт бол хил хамгаалах байгууллагаа бэхжүүлэх, бүтээлч ажлуудыг өрнүүлэх байлаа. Тэртээ 1998-аас 2000-ад оны үед улсын хилд ажиллах хангалт үйлчилгээний чиглэлийн мэргэжилтэй хүний нөөц, төвийн алба хилийн отрядын ард тал хангалтын удирдах ажилтнууд
чиглэлийн мэрэгжилтнүүд ихээхэн дутагдaltaй байсан. Энэ асуудлыг богино хугацаанд бүрэн шийджээ. Улсын хил хамгаалах байгууллагын ардал техникийн хангалтыг зөх хэмжээнд хүргэх, энэ зах зээлийн нөхцөлд төлөвшүүлэхэд боловсон хүчнээр бэхжүүлэх шаардлагатай байсан. За энэ бол одоо хоёр дахь шатны арга хэмжээний бас нэг үндсэн чиглэл нь байгаа юм. За ардал техникийн хангалтын чиглэлийн боловсон хүчнүүд бол зах зээлийн нийгмийн үед бол энэ шилжилтийн үед бол нэлээд тийм бас хүндрэлтэй асуудлын нэг болсон. Хөдөө ажиллах эмчнэр их дутагдaltaй, малын эмчнэр дутагдaltaй гэх мэтлэнгээр мэрэгжлийн боловсон хүчнээр одоо бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч ирсэн. За ард талынхаа удирдлагын үндсэн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд бид нар Хөлийн цэргийн дээд сургуульд анги нээж боловсон хүчнээ бэлтгэж байлаа. Хоёрдугаар шатны арга хэмжээ буюу хоёрдугаар зорилтонд бол улсын хилийн хамгаалтын хангалт үйлчилгээг чанаржуулах, чанарыг дээшлүүлэх, за хил хамгаалах байгууллага бэхжүүлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал улсын хөрөнгө оруулалтаар шинэ одоо барилга байшингуудыг барих, хилийн отряд, хилийн заставууд, барилга байшингуудаа одоо их засвар, урсгал засваруудыг хийх, за үүгээрээ одоо ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх энэ талын арга хэмжээнд дээр нэлээд анхаарч ажилласан. 2000-аас 2008 оны үед хилийн 4 отрядыг хилийн заставуудын хамт шинээр байгуулж байсан. Өмнөд хилийн отрядад жишг отряд байгуулах энэ чиглэлээр одоо манай хилийн отрядын дарга нар ер нь их идэвхтэй ажиллаж байсан. Нөгөө талаар хилчдийн орон сууцны асуудал их хүндрэлтэй байсан. За энэ үнийг одоо газар авч Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт газар авч хилчиддээ дотоод орлогоосоо за мөн түнчлэн одоо хилчдийн өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууц барьж ашиглалтанд оруулах, хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх ийм санаа төрөөд энэ чиглэлээр одоо манай мэрэгжлийн албадууд ажиллаж Улаанбаатар хотод сонгон хайрхан дүүргийн 1-р хороололд одоо 8 газар авч тэнд 80 дайлын асуудлыг шийдэж байлаа. За дараагаар нь энийг үргэлжлүүлээд Баянзүрх дүүргийн 72-р хотхонд нэг газрыг улсын төлөвлөгөөнд тусгуулж хотын даргын захирам жаргуулан иргэдийн хурлын тогтоолоор зургийн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж за энд одоо хилчиддээ зориулсан орон сууц бариулах, хилчдийнхээ өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууц бариулах ийм арга хэмжээг зохион байгуулж байсан. Баянзүрх дүүргийн 22-р хороолд бас газар авч хилчиддээ одоо орон сууц бариулах, орон сууц хангах иймэрхүү төрлийн арга хэмжээг зохион байгуулж байсан. Бригадын генерал, техникийн ухааны доктор, профессор Дондвын Ганбаатар. Хил хамгаалах байгууллагыг бэхжүүлэх дараагийн томоохон ажил бол техник хэрэгслийн иж бүрэн шинжил байлаа. Улсын хөрөнгө оруулалт, улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө хуваарлуулж, төв хангах бааз, хилийн отряд, застав, харуул, усан хилийн хамгаалтын ангийг хүртэл техникээр хангажээ. Хилийн харуулуудыг мотоциклоор, хилийн заставуудыг бага урын давхар одоо бүхэхтэй ийм автомашинаар, УАЗ-ын төрлийн автомашинаар 100% хангасан бүх заставыг, хилийн отрядыг цэрэг тээврийн машинаар одоо 100% хангасан. Хилийн отрядын дарга нарыг Nissan Patrol джип машинаар хангаж байлаа. За тэгээ шуурхай албыг Хантар маягийн одоо суудлын машинаар. За түүнчлэн хилийн усан хилийн хамгаалтанд техник хэрэгслийг нэвтрүүлж тухайлбал нэмж хангаж хуучин техник хэрэгслүүд байсан та мотортой зав энтрийг ашиглаж байсан. За шинээр одоо трансал гэдэг газар уснаа явагч. За түүнээс гадна моторт завиар. За хилийн харуулуудыг цасны чарга мотоциклоор. За төвийн хангах төв баазыг бол ачаа тээврийн хүн даацын автомашинаар хангах зэрэгээр иж бүрийн шинжилт хийж байсан. Энэ завгарч нь бол одоо тохоо үедээ бол 69-ийн дараагаар хөдөөний дарга нар ер нь жип онжис юм уу тэр унахгүй шүү дээ. Анхны хөдөө орон нутагт ажиллаж байгаа дарга нараас хамгийн анхны ийм Nissan Patrol жип болсон улсууд бол отрядын дарга нар байх шүү. Тийм ээ. Аймгийн дарга нар ч унахгүй шүү дээ. Тийм баг. Аймгийн дарга нар чинь тэр үед чинь
Тийм байсан. Пажиро өдөр баг унжсэн үгүй юу. Тэгээд Тий, манай тий. нөтүүдийн дарга нар чи юм Нисан материал. материалтай байна. Атаархаал тэгээд хэлийн зэрэг бас арай илүү Тасгалж байдаг. тасгалж ийн үгүй юу гэдэг. Манай энэ машины дараа орж ирсэн дараагийнх нь. Тийм Загвар чинь энэ 28 он 2008 он 2008 он. 8 он тий. Олон жилийн өөргөө гүйцэтгэх сайн байгаа. Одоо ч гүйцэтгэж. Манай ном бонг Гэмбэргийн генерал асаагаад өгөхгүй дэдэн хийхэн бандаа нарын бүрэлдэхүүнтэй хэдийн манай Монгол улсын хэлбэрт тушаад үйлүүлж байна. Тушаад үйлэх хугацаанд Ялтар гадааддаа хэдийн 45 дугаар тэмдгийн чиглэлд хэдээс 3 км зайд 35-ны адуу дотооддоо 2 автошины хөдөлгөөнтэй өөр хэлтээр илэрсэн зүйлгүй тавин хэдийн манай ахлагч асаагалагч батгүй. Аа. Гэмбэргийн генерал амрыг. Гэмбэргийн генерал амрыг. За хэл тайва. Тийм. Өөр одоо саяын илтгэснээс өөр хин хэлийн сурус мөрөөс мөршөрөх сурустай энэ төр гарсан илэрсэн юм байна уу? Мөрөнөх зурвас торон саатанд үзлэг шалгалт хийхэд илэрсэн зүйлгүй тайван байна. За. Төмөр шонгууд чинь бол өргөц утсан хашааны төмөр шонгуудын чинь бол урд нь бетон шон байсан. Тэ. Уг нь модон шон байжгаад модон шонгоо бетон шонгоор солиод тэгээ одоо сүүлийн үед бол төмөр шонгоор хийж байна. Энэ их одоо Батбөх сайхал болж байгаа юм байна л да. Тэ. Энэ мөр хянах зурвас центрээр бүрэн дүүрэн ашиглаж байх хэрэгтэй байгаа. Мөр хянах зурвас гэдэг дээр ч одоо ямар нэгэн хэлийн зөрчил, ямар нэгэн мөр амтны мөр гарвал тэгэл одоо та нар мань илрүүлж яваад энэ мөр хянах зурвасыг ашиглаад тийм ээ. Тэгэл одоо хэлийнхаа шалгалтыг явуулж байх ийм л үндсэн зориултаа юм шүү дээ. 2002 онд Сүндүүгийн генералыг хэлийн цэргийн командлагч байх үед 100 жилийн баталгаатай боржин чулуун багныг одоо хил дээр төхөөрөмжилсөн. Жишээлбэл энд одоо хэлийн боомтууд дээр бол сүлдэт багнуудыг байрлуулсан. За бусад хэлийн шугамн дээр бол одоо сүлдгүй чулуун багнуудыг байрлуулсан. Хуучин 1113 багн байсан. За энэ тэмдэгтүүд дээр нэмээд 420 багныг тэмдэгтийг байрлуулсан. За ингэснээр бол одоо Монгол хятадын хэлийн тэмдэгтүүдийн тоо бол 1533 болж нэмэгдсэн. За үүгээрээ бол хэлийн шугамын явалт бол маш тодорхой болсон. Хэлийн тэмдэгтүүд нэмэгдэхдээ тэр тэмдэгтүүд хоорондын зай ойртож байгаа. Тэгэхээр тэмдэгтүүд хоорондын зай ойртно гэдэг нь хэлийн шугамын явалтыг үл ихээхэн тодорхой болгож байгаа. Ийм үр дүнтэй арга хэмжээг зохион байгуул явуулж байсан. Хил хамгаалах байгууллага үйлдвэржүүлэх энэ арга хэмжээний хүрээд өөрөөр хэлбэл өөрийгөө хангах 019 дугаар анги маань барилга байшингуудаа барихын зэрэгцээ хэлийн торон саад зэрэг одоо инженерийн байгууламжуудын бетон багнуудыг үйлдвэрлэж байсан. За ингээд энэ мөр хянах зурвасын хажуугаар явж байгаа энэ өргөс сутсан хашааны модон багнуудыг бид нар тухайн үед бол бетон багнаар сольж ингэж одоо хэлийнхаа нэрийн байгууламжийг сайжруулах ийм арга хэмжээг зохион байгуулж явуулж байлаа. 288 дугаар ангийг аж ахуйн тооцоонд оруулж шинээр байгуулан түүнд одоо хуучин байгуулж байсан 1993 онд байгуулсан оёдлын үйлдвэрийг тэр одоо ангийн бүрэлдэхүүнд оруулж эмээлийн үйлдвэр, хэвлэх үйлдвэрүүдийг нэмж байгуулан за Төв аймгийн Батсумрын сангийн аж ахуй байсан хуучин газраас 60 га газар авч ногоо тариалж улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийнхээ хэрэгцээг хангаж байсан. Гэх мэтлэнгээр одоо үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээ өөрөө өөрсдөө хангах энэ чиглэлийн арга хэмжээг зохион байгуулж байсан бас одоо үр дүнд хүрсэн юм аа гэдгийг хэлэх байна. 1992 онд анх хэлийн цэргийн оёдлын үйлдвэрийг байгуулагдж байлаа. Тэгээ анхны эсгүүрч нь одоо манай хандаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд одоо 4 оёдлчин
нэг эсгүүрчин, нэг мастертайгаар одоо ангах гэж хилийн цэргийн оюутлын үйлдвэр байгуулагдаж их суурийг тавьж байлаа энэ үйлдвэрийн. Одоо манай оюутлын цэрэн долгор ингээд энэ сайхан 2 цэрэн долгор байна. Гэх мэтлэнгээр оюутлчид маань ийм улсууд байсан. Тэгээ энэ маань өргөжөөд эдний маань шавнар одоо бүгдээрээ ингээд залуучууд үйлдвэр маань хөгжөөд ийм сайхан одоо том үйлдвэр болсон. Ахмад түүний хувьд одоо баярлж явдаг. Улс орнд зах зээлд ороод өндөрсөн учраас говцсны материал, говцсны олдоц ховордсон энэ үйлд Ганбаатар генерал санаачлан 1992 онд байгуулагдсан юм а. 1995 онд хил хамгаалах ерөнхий газрын дарга Бошоо генерал Сүнжийн 395 тоо тушаалаар өргөжин хэвлэх үйлдвэр ирж нэмэгдсэн. Ингээд 1998 онд хил хамгаалах ерөнхий газрын дарга Бошоо генерал Бадарсатын үед энэ ангийг өргөжүүлэн дээр нь малгай оюутлын цех нэмж Төв аймгийн Батцанбар сумын хөдлөг багаас 60 газар авч өгснөөр энэ ангийг төмөс үнсний ногоот хариулж говцос хэрэглээр хангах аж ахуйн тооцоотой анги бий болгосон юм а. Одоо миний энэ зогсож байгаа үйлдвэрийг ангийн захирагч хурандаа энэ жаргал сайхан барьж ийм сайхан байранд энэ олон үйлчилчид ингээд говц сэргийлэхээ хангалт үнс ногоогоо хэдийн отроод ангид хөргөж байгаа юм а. 2007 он гэхэд нийт хэрэгцээт төмснийхаа одоо 77%-ийг хүнсний ногооны 53%-ийг дотоодоос хангаж байсан. За мал аж ахуй хөгжүүлэх чиглэлээр одоо бас тусгай хөтөлбөр гарган ажиллаж нийт малын тавл 2007 гэхэд 72,000 толгойд хүрч байлаа. За унлах хилчдийн унлахыг дотоодоос хангах нэг хилчин ноогдох ундагын тавл 2007 гэхэд 3.1-д хүрч байсан. Ийм амжилтанд хүрч байлаа. За түүнээс гадна хил хамгаалах байгууллага бэхжүүлэх талын нэг томоохон арга хэмжээвэл амралт соёлын газруудыг байгуулж хилчтэй тэнд одоо хөнгөлөлтөө буюу үн төлбөргүйгээр амраах ийм арга хэмжээг зохион байгуул явуулсан. За энэ чиглэлээр бол одоо хөвсгөлд далайн иргэдээр хойд хилд хилчдийн харуулзан гэдэг амралтыг байгуулсан бид өөрийнхөө дотоод нөөц болцоогоор дараагаар нь өмнөд хилд хинтээ эмгийн дэлгэр хаан суманд авраг тусан гэж амралтын дэргэд амралт хилчдийн амралт соёлын газрыг байгуулж ашиглалтанд оруулж исэн. За биднээс өмнө бол 1993 онд хорондоо Дорж чулмын үед энэ бугын сангийн аж ахуйд одоо хүүхдийн цуслан авч бас хилчтэй амрах амралтыг зохион явуулж байлаа. Гэх мэтлэнгээр амралт соёлын газруудыг зохион байгуулах ийм ажлыг өрнүүлж байсан. Өнөө хүртэл одоо ашиглагдаж, өргөн ашиглагдаж байгаа баяртай байна. Бригадын генерал, техникийн ухааны доктор, профессор Дондвин Ганбаатар. Аавын бид хүнтэй танилцсан актив бид газар үд гэж үг байдаг. Энэ бас айхтар үнэн үг юм. Манай одоо Ахмад өвгдээс аав ээжийн л үг л дээ. Хол газар ирлээ гэд гэрээсээ холдлоо энэ гэж одоо сэтгэлээр ямар нэгэн байдлаар хямарч болохгүй. Хол газар явах тусмаа ир хүн чангарч байдаг. Юм сурч байдаг. Амьдралд одоо өөрийгөө дасгаж эр хүн болж байдаг. Ийм одоо журамтай юм аа, ийм номтой юм аа хүүхдүүд байна. Би 1974 оны цэрэг. Одоогоос бараг 50 жилийн өмнө. Яг та нар шиг ингээд хөдөөнөөс бид орон аймгаас цэрэг татагдсан. Энэ дотор олон генералууд сууж байгаа гэж бодож байна. Генерал хүн гэдэг чинь хугацаа цэргийн албанаас албаа эхэлж байж генерал болдгоо шүү дээ. Тийм учраас бол юмыг баг гэж голгүй, юмыг хүнд гэж шамтралгүй багаас эхлээд сайн сурах хэрэгтэй. Улсын хил хамгаалтын хангалтыг боловсронгуй болгох, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах ажлыг 3 дахь зорилттой болгон дэвшүүлж, улсын хил хамгаалтыг бүсчилсэн байдал шилжүүлэх асуудлын онлын үндэслэлийг судалгаагаар тогтоох ажлыг эхлүүлсэн түүхтэй. Улмаар
Шинжлэх ухааны технологийн сантай хамтран 2001-ээс 2003 онд хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилчдийн энерги зарцуулалтыг тогтоох судалгааг явуулж үр дүнд хүрсэн байдаг. За энэ судалгааны ажлын үр дүнгээр бол хилчдийн энерги зарцуулалт буюу ажлын ачаал бол байгаль орчныхаа нөхцөл байдал албаны онцлогтой холбогдуулаад харилцан адилгүй өөр болох нь тогтоогдсон энерги зарцуулалт. Тухайлбал хангайн бусад увус баян үлгийн өмнө говийн бүсүүд бол хилчдийн энерги зарцуулалт бол 4900 ккал хүртэл одоо хэмжээний энерги зарцуулж байхад тал хоёрын бүсэд тухайлбал доронд манай одоо Сүхбаатарын чиглэлээр бол энд албан хааж байгаа адилхан албан үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийн энерги зарцуулалт 3700 орчим байх жишээтэй. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол энерги зарцуулалтын килокалори хэмжигдэхүүнээрээ бол 1000 гаруй килокалори зөрүү гарч явах жишээтэй. Ийм байсан. За ийм учраас бол хилчдийн энерги зарцуулалт ийм одоо харилцан адилгүй өөр хэмжээд байгаль орчныхоо нөхцөл байдал цагуурын байдлаас шалтгаалаад өөр байгаа учраас энэ байдалд нь тохируулсан бүсчилсэн байдлаар хангалтыг зохион байгуулах нь зүйтэй юм а гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хилийн цэрэг бол улсын хилийг хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулдаг тусгай мэрэгжлийн цэрэг. Хил хамгаалах байгууллагаас улсынхаа хил хязгаарыг хамгаалах үүргээ биелүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэгч нь ард тал зэвсгэл инженер техникийн алба байдаг. Энэ чухал албыг хэрэгжүүлэгч нь ард тал техникийн албаных нь. Генерал Ганбаатар ийм л хариуцлагатай албанд 2 удаа томилогдож мөн хамгийн удаан ажиллажээ. Үүнийгээ тэрээр хамт олонны минь дэмжлэг тусалцаа тэдний буян заяада хэмээн онцолж байлаа. Мөн 1990 оноос ард тал инженер техникийн газрын дараагаар ажиллаж байсан Хурандаа Дашны мөнх жаргал дорж болом самдан дөвжидгээд энэ албанд сэтгэл зүрхэн зориулсан тууштай ажилласан олон хүнийг нэрлэж баярлснаа илэрхийлсэнийг энд уламжлая. За би нэг 20 гаруй ном бүтээл мэрэгжлийн голдуу ном бүтээлийг бичиж хэвлүүлэн нийтийн хүртэл болгосон. За ялангуяа хил хамгаалах байгууллагын ард тал техникийн хангалтыг зохион байгуулах, хилийн харуулаас эхлээд хилийн застав тэгээд хилийн отрядын хэмжээний одоо ард тал техникийн хангалтыг хэрхэн яаж зохион байгуулах, хүмүүстэй хангалтыг яаж хүргэх энэ талын гараа явуулгуудыг бичиж хилийн анги салбаруудаа хүргэж байсан. За энэ маань бол бас хилийн улсын хилд анги салбаруудаар ажиллаж байгаа улсуудын гарын авлага болж шавнар маань бас энэгээр одоо магистр хамгаалах докторийн ажил бичихтэй ашиглаж байдаг л гэж ярьдгийм. Тэр хүн дэрэг болж ивэл одоо яамаа таа гэж бодох. За нэг 40 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгөөлөл бичиж одоо хэвлэлд нийтлүүлсэн ийм л юм байгаа даа. Тал хангаа ялгаагүй хилчүү хүний хувьд бол би ер нь одоо явсан газар болгоно миний нутаг гэж ингэж бодож явдаг. Ер нь бол 8252 км 678 м энэ газар чинь бол одоо бүгдээрээ л хилчин хүний өөрийнх нь төрсөн нутаг юм шүү дээ. Тийм учраас одоо нэг нутгын тэр үзэл бол хилчин хүнд байх ёсгүй. Энэ Монголын нутаг дэвсгэр тэрэ яриад та бидний төрсөн нутаг гэж. Тийм учраас үндэ явсан газар болгоно л сайхан өөрийнхөө нутгийг гэж боддог. Нэртэй тохиол тойжлын чиний дугай шүлгэл санаанд орох шиг болж байгаа юм дээр. Аргалын утаа өргөлсөн мал чинээгээр төрсөн би атар хээр нутгаа бол гимний гэж боддог. Цэнгэр манан суулгах алсын барааг ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл өгтөм харахад үлээж байгаа салхин сэдж байгаа юм шиг өршөөл тээж юм гар илээдж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх манд бодол хосгүй ирэн ойлмос хоёр нүдийг минь бүрхнэ гэж сайхан шүлэг байдаг шүү дээ тийм ээ. Бригадын генерал, техникийн ухааны доктор, профессор Дондвин Ганбаатар. Би 1973 онд Дорноговын техникум төгсөөд Сүхбаатар аймагт ажиллаж байсан.
дараагаар нь 1976 оноос анагаах ухааны их сургуульд конкурст орж тэнцээд 76 оноос 83 онд анагаах ухааны их сургуулийг төгссөн. Тэгээд боловсон хүний ихэмж болж хань нөхрөм нь зүйл толгойд улсад сурч цэргийн академид өөргээд ирсэн. Тэгээд бид хоёр одоо 83 онд Хилийн 046 дугаар ангид томилолтоор очиж миний Хилийн цэргийн анхны томилолтыг энэ 046-аас хэлсэн. Тэгээд одоо ханыгаа дааж цэргийн ихэн хүндтэй өөрөгтэй ийм сайхан хамт олонны эдээс болсондоо насан туршдаа бахархаж явдаг. Өөр хөөхөд дахтуу төрөөс одоо уулзсан болгондоо би Хилийн цэргийн тухай бахархан ярих дуртай. Бид хоёр 6 хүүхэдтэй, 2 хүү байна, 4 охин байна. За тэгээд одоо мэрэгжил өвлсөн хүн гэвэл миний хувьд бол миний мэрэгжлийг хүү маань өвлөж одоо Хилийн зэрэгт ажиллаж байгаа. Хань маань халамжтай, ажлын төлөө үнэн зүтгэлтэй, сэтгэн бодох чадвар сайтай минь хань бол аливаа ямыг хийж бүтээхийг тэгж зорж эхэлсэн бол дуусгаж сэтгэлд амардаг. Ер нь өөрийнхөө бодлоор юмыг хийх гэж эхэлсэн бол тэрнийг ажлын амьдралд хэрэгжүүлэх төлөө явдаг ийм хүн. Хил хамгаалах байгууллагад 40 жил ажиллаад ингээд одоо бэлтгэл чөлөөнд гарсан. Нэг актер яруу найрагч тэр гихнүүийн зүгээр нэг хон Хилийн алав гэдэг маань алав маань өөрөө их одоо үнэтэй сайхан алав олон одоо сайхан залуучуудтай хамтарч ажиллах олон сайхан дайч нөхдөөрөө бахархах энэ сэтгэл маань одоо бас нэг мөр холбоход нөлөөсөн болов. Яг нэг уран дууны шүлэг үтсэн ухаантай. Алтан нарны цацраг анхлан тусч сэргэлэн болжмрын дуун сэрдэг энэл нутагт эрхэм хилчид албан үүргэн гүйцэтгэж гал голомтон асааж аж төрн сууж амьдарч тэмцэж сурч боловсрч мэдж мэрэгшиж хамт олон болж гэхдээ энэ бүхнээ хамгийн эрхэм зүйл болох эх орны дархан хил хязгаарын эн хамгаалан байдлын төлөө эргэл зэхэмгүй зориулж баатарлаг түүхт өвгд эйдсийн өвлүүлэн үлдээсэн уламжлал захиас сургаалыг батлан дагаж ариун үргэн биелүүлсэн тэрж байтугай амь насаар өгсөн газар шороог нь хүндэтгэн сахин сууж байна. Ийм л баатарлаг хилчдийн нэгэн тод тойл өнгөн хилчин генерал Дондвийн Ганбаатар. Тэр уул тэнгэрлэг болоод хиймэрлэг, тэр уул ингэрлэг болоод нүмэрлэг, тэр уул ихэмсэг бөгөөд энгийн, тэр уул гоёмсог болоод даруухан. Тэр ууланд тэнгэрийн нар шингэдэггүй, тэр ууланд үүлэн сүүдэр тусдаггүй, тэр уул талын уул, тэр уул Хилийн уул, тэр уул хүн уулаа. Бригадын генерал Дондвийн Ганбаатар зориулан дэд хурандаа Дашцэвгийн Ганболд ийм тэрэлжээ. Бригадын генерал техникийн ухааны доктор профессор Дондвийн Ганбаатар